хуулийн төслийн 5 дугаар зүйл дээр 5-ын 3, 5-ын 5-2 дээр ийм асуулт байна л да. Энэ 5-ын 3 дээр бол энэ гэрэлтэд бүртгүүлэхээс өмнө янз бүрийн өвчтөй эмгэг одоо согтой байна уу юу гэдгээ урьдчилан шинжилгээ өгч тодорхойлт гаргуулan авсан байна гэ. Энэ бол ингээ үүргийн шинжтэй болчихж байгаа юм. Тэгэнгүүт 5-ын 5 дээр болохоор ДНХ-гийн бас удам зүйн одоо шинжилгээнд хамрагдж болно. Тэгэхээр энэ 5-ын 3 дээр жишээлбэл удамших хандлагатай сэтгцийн архаг өвчтэй эсхийг ингээд тогтоох, өөрөөр хэлбэл тэртээ ДНХ-гийн шинжилгээ өгж байгаа байхгүй. Энийг хамтдагж хийж болдгүй мүү, эсвэл зардал талаас энэ дээр өөр ялгаа гараад байгаа учраас ингэж салгаж бичсэн юм уу? Тэгэхээр 5-ын 5 дээр хэрв нэгэнт ингэж салгаж бичих хэрэгтэй бол 5-ын 5 заавал байх шаардлага байна уу? Ягаад гэвэл болноог тэртээ тэргүй хүмүүс дуртай бол өөрсдөө сая мегмар даргын ярьж байгаагаар өөрсдөө зардал гаргаа хийлгэнэ гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэртээ тэргүй иргэд өөрсдөө ингэ хийж болох юмыг энд заавал ингэж болно гэж тэг зааж өгөх юу байна уу хэрэгцээ. Хоёрдугаар асуулт нь юу гэхээр энэ 9-р зүйл дээр нэг асуудал байна л да. 9-ийн 3 дээр гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэгээ 9-ийн 3-ын 4 дээр угийн бичиг хөтлөх өвлүүлэх гэж байгаа юм. Энэ уг нь айгүй чухал заалт. Гэхдээ би эндээс нэг юм асуумаар байна. Энд чинь яг тодорхой үүрэг өгч байгаа, энэ үүрэг үүрүүлж байгаа заалт байгаа байхгүй юу? 9-ийн 3-ын 4 ч ингээгүй бол ямар хариуцлага хүлээх вэ? Одоо энийг хөтлөнө, угийн бичгээ хөтлөнө өгсөн. Тэгээ энийг хөтлөөгүй байвал яах ёстой болж байна. Тэгээд энэ дээр миний тэр нөгөө ДНХ-гийн шинжилгээ, энэ 5-ын 3 дээр шинжилгээ эднэр дээр нэг ийм асуудал байна. Хаа хол байсан аймгийн одоо нэг сумын баг дээр амьдарж байгаа хоёр гэрлэх болоод ирсэн чинь одоо энэ 5-ын 3 дээр бол заавал ийм шинжилгээнүүд өгсөн байх ёстой. Энэ шинжилгээний наривчлал нь бол мэдхгүй лав тэр суманд хийхээргүй шинжилгээ байгаад байна л да. Тэгэхээр тэр хол байгаа хүмүүс чинь заавал энийг хийх хэрэгтэй болж таарах уу? Тэгвэл хот орж ирж хийлгэх юм уу? Ялангуяа энэ ДНХ-тэй холбоотой шинжилгээг энэ дээр ямар хариулт байна? Холцоо дотоод хэргийн яамны тренер хэмжээнд дарах юм ямар. За энэ гэр бүлийн үнцэн гэр бүл болохын утга учир гэр бүлийн одоо гишүүдийн одоо хүлээх үүрэг хариуцлагатай холбоотой энэ боловсролын байгууллагын хүрээнд ямар асуудлуудыг шийдвэрлэж байна вэ гэдэг энэ асуудал байна. За тэгээд боловсролын багц зүйл бол батлагдаж энэ хүчин төгөлдөр мөрдөгж байгаа. За энэ боловсролын ерөнхий хуулиар бол бүх төвчний боловсролын сургалтын хөтөлбөрт бол одоо дараах одоо агуулгыг заавал тусгаж төрийн өмчийн хэлбэр өмчийн сургалтын байгууллагын өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хэрэгжүүлнэ гэдэг энэ зохицуулт дотор бол 14-2 дээр бол хувь хүн гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан, хүн төрөлхтний нийтлэг үнд зүйлийн талаар бол тусгаж заавал хэрэгжүүлнэ гэсэн юм. Боловсролын ерөнхий хуулийн энэ зохицуулт бол байгаа. Тийм учраас энэ боловсролын ам бол энэ чиглэлээр сургалтын хөтөлбөрийн шинжилгээний хүрээнд бол энийг тусгаж зохицуулж байгаа байхаа гэж ингэж бодож байна. За гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд бол энэ хуулийн төслийн 5-ын 4 дээр бол гэрлэхийг хүсэгчдийн одоо хин нэг нь анх удаа гэр бүл болж байгаа бол гэрэлтэд бүртгүүлэхээс өмнө бол гэр бүлийн боловсрол олгох сургалтанд хамрагданаа. За энэтэй холбоотой журмыг нь бол гэр бүлийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлна гэсэн энэ зохицуулт орж ирж байгаа. Тэгэхээр энэ сургалтын гол зорилго бол анх удаа гэр бүл болж байгаа гэрлэгчид маань бол сандугч гишүүн хэлдгээр одоо гэр бүлийн үндсэн гэр бүл гэрлэгчид ямар үүрэг хүлээдгүү, асран дэжигт эдэн тэтгэхтэй холбоотой ямар үүрэг хариуцлага хүлээдгүү гэдэг энэ одоо гэр бүлийн үндсний асуудал бол зөвхөн одоо гэрлэгч хоёрын сайн дурын хайр сэтгэлийн үндсэн дээр бий болоод хэсэг хугацааны дараа ингээд хоёр тийшээ болцдог асуудал бас биш юм а гэдэг энэ агуулгыг бол илэрхийлэх юм сургалтын хөтөлбөрийн агуулга бол тусч байгаа. За мөн нөгөө талаасаа гэрлэгчдийн гэр бүлийн харилцаанд хүлээх үүрэг дээр бол гэр бүлийн үнд зүйл, үндэсний соёл уламжлал, зан заншлыг хүүхдтэд өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх гэсэн одоо ийм үүргүүдийг бол энэ шинжилсэн найруулгын төслүүд дээр бол оруулж ирсэн байгаа. 5-ын 3 дээр байгаа сэтгцийн архаг өвчтөй эсгээ тогтоох эрүүл мэндийн шинжилгээг
гаргуул авсан байна гэдэг энэ зохицуулт бол сэтгцийн одоо эрүүл мэндийн асуудлын шинжилгээ байдаг. 5-5 дээр байгаа ДНХ-гийн шинжилгээ нь болохоор сэтгц биш удам зүүн буюу одоо садан төрлийн холбоотой эсхийг нь тогтоох ийм хоёр өөр зорилготой хоёр өөр агуулга байгаа. За сэтгцийнх нь бол заавал шинжилгээ их, өөрөөлөх юм бол ийм архаг өвчтөй байх юм бол гэрлэхэд харьшлах шалтгаан гэж заагаад өгсөн учраас энэ лавлага тодорхойлтыг авчиж гэрэлт бүртгүүлэх нөхцөл бол үүсэх юм. Тэгэхээр энийг бол заавал хэлгэн. Харин тэр удам зүүн шинжилгээ бол иргэд гэрлэхийг хүсэгч өөрсдөө хүсвэл болон сонирхогч талын одоо хүсэл одоо шаардлагаар энийг хийлгүүлж болно гэж байгаа юм. Энэ бол сайн дурынх юм. Мэгүр дарга би яг асуултанда энийг чинь өөрөө хэлсэн ш. Тэгэхээр энийг ингэж нэгтгэж болдгоо мó. Тэгэхээр нөгөө таны хариулт бол зардал нь тусдаа учраас нэгтгэхгүй салгаж байгаамаа гэж ах шиг байна тийм үү? Яг тэгвэл ДНХ дээр хийж байгаа судалгааг энэ хоёр шинжилгээ шууд хамт хийх боломжгүй өөрөө тусдаа зардалтай тусдаа шинжилгээ учраас салгах ёстой гэж би хариуллаа гэж ойлголоо. Гэхдээ миний одоо асуултын нэг юу нь болохоор ийм наривчлалтай юу чинь заавал хийгссэн байх ёстой гэхээр тэр хөдөө бүр орон нутагт сум дээр байж байгаа хүмүүс чинь заавал хотод орж ирж энийгээ хийх хэрэгтэй болох уу? Сэтгцийн тэр архаг өвчтөй эсхийг тогтоох нь бол заавал учраас энийг бол хийлгэнэ. Энд чинь өөр зорилго нь өөр юм аа гэд. ДНХ-гийн буюу тэр удам зүүн шинжилгээ бол сайн дурынх юм. Энэ заавал одоо хийх биш. Хэрвээ энийг хийлгэх юм бол 2028 оноос энэ зохицуултыг бол мөрдөж эхлэхээр байгаа. Энэний бэлтгэл ажлыг хангах хүрээндээ одоо бүсүүдийн төвүүд дээр ийм боломжийг бий болгоно гэсэн одоо бол төсөөлөл байж байгаа. Гэхдээ энэнийг бол одоо иргэд одоо хүсэж байгаа тохиолдолд хийх учраас төдийлөн ачаал гайгүй болов гэж ингэж тооцож байгаа. Манай яг наривчилсан энийг нэг шинжилгээгээр хийлгэж болох эсхийг манай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн одоо яг энэ ДНХ-гийн лаборатори эрхлэгч байгаа. Тэрийг яг тэр шинжилгээ ухааныхаа югаараа нэг зэрэг хийж болдог эсхийг нь хариулаад өгөхийг хүсье. За угийн бичих хөтлөөгүй бол ямар хариуцлага хүлээх вэ гэдэг энэ асуулт төр бол яг энэ гэрлэгчдийн хүлээх үүрэг дээр бол оруулж өгч байгаа юм. Тэгээд энэтэй холбоотой угийн бичих хөтлөгтэй холбоотой зааварчилгаа журмыг нь бол одоо гэр бүлийн болон боловсролын асуудал хэрэгсэн сайд нар маань бол хамтарч баталгаар ингээд зохицуулж өгч байгаа. За энийг хөтлөөгүй бол яах вэ гэдэг энэ асуудал дээр бол энэ яг гэрлэгчдийн нэгэсний одоо журамд үүрэг маягтай л агуулгын энэ зохицуулт юм. Тэгэхээр яг одоо хариуцлага тооцоод чи хөтлөөгүй байна ингээд одоо энэ зүйл бол энэ хуулийн төсөл болон зөрчлийн хариуцлага хүлээх зүйлүүд төр бол байхгүй байгаа. За ДНХ-гийн талаар тэр юг одоо би асуултынхаа бол хариултыг энд авчлаа. Гэхдээ ДНХ-гийн талаар нэг юу тэр хөдөө орон нутагт байгаа хүмүүс сэтгцийн одоо холбоотой тэр заавал хийлгэнэ гэж штэ. Тэрийг тэгээ хөдөө орон нутагтаа хийлгэх боломжтой эсвэл заавал хот руу орж ирж хийлгэх шаардлагатай болох уу? За манай шүүх шинжилгээний ерөнхий газар болохоор 21 аймаг 8 хэсэг 5 бүсийн төвтэй. Тэгээд яг эцэг тогтоох шинжилгээг бол энэ бүсийн төвүүдээрээ бүгднгээр нь дамжуулаад авдаг. Тэгээд төв дээрээ бол дотоодын шуудан гараа цуглуулад бүх шинжилгээнүүдийг бол хийдэг. Тэгэхээр аль аймагт байхаас үл хамааран энэ шинжилгээнүүд бол хийгдэх бүрэн бололцоотой. Тэгээд таны асууснаар бол сэтгцийн шинжилгээ, удам зүүн шинжилгээ хоёрыг бол хамтран хийх бололцоогүй. Хоёр өөр төрлийн шинжилгээ учраас энэ яг нэг одоо залтаар ч юм уу хийгдэх юм бололцоо байхгүй гэж байна. За нэг юм тодруулаад асуучих юм гэр дарга. Одоо энэ юу угийн бичих хөтөлбөр өвлүүлэх энэ айгүй чухал заалт гэдээ бид түр үйлж ш. Тэгэхээр одоо ингээ гэрэлтээ бүртгүүлэхэд энэ мэдээлэл орж байгаа чинь иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй хамт уялдаж орж цаашаа архивлагдаж хадгалагдах уу? Дараа нь хизээ нэгэн цагт хэн нэгэн хүн гарч ирээд дараагийн одоо хоёр гэр бүл хос болох гээд орж ирэхэд энэ мэдээлэл хоорондоо уялдсан одоо иргэний бүртгэл дээр ч хаанч гисэн гарч ирэх тийм боломжтой байгаа юу? Эсвэл тусдаа энэ мэдээллийн баазд хадгалагдах хэрэгтэй юм уу? Тэ иргэний гэр бүлийн одоо бүртгэлийн хуулиараа бол энэ иргэний ургийн овог болон эцгийн нэр өөрийн нэр энэ төр бол бүртгэгдээд улсын бүртгэлийн нэгдсэн сандаа бол ороод явна. Тэгэхээр бол энэ угийн бичиг хотод ургийн овгоороо ингээд явж байгаа энэ мэдээллүүд бол
саяны таны хэлдгээр дараа нь өөр лавлгаа тодорхойлт гаргуулах нэг одоо ургийн улсууд байна уу гэдэг дээр бол энэ иргэний улсын бүртгэлээс лавлгаа тодорхойлтуудаа гаргуулад төрөл садныхаа мөн эсхээ бас тодруулахын боломж бол бүрдэнэ.